За одоо нэг ийм үгээр ам хаахгүй. Тэгээ хэнд хариуцлага тооцох юм. Хууль зөрчиж байгаа нөхдүүдтэй. Салаа утгатай хууль гэж юу яриад байна? Аль нь хууль тогтоомжоо хууль зөрчөөд байгаа. Харин тийм. Тэгэхээр одоо хэнд хариуцлага тооцох юм. Яагаад ийм асуудал бий болцсон юм? Тэгээ энэ аудитын тайлан дээр чинь төрүүлээд 1.2 их найдварыг авцсан гэдэг энэ бүр гаргаад тавьдсан байж тээ. Анхаарах зүйл дээр. Тэгээ энэ бол одоо төрүүлээд бараг та харин тэгээд аваад төлөвлөсөн юм бол би түрүүн асуултанд хариулт авч чадахгүй шүү. Төрийн өмчт компаниудаас авцсан юм уу? Хувийн бичлэгт авцсан юм уу? Аль компаниас нь хэдийг авсан бэ гэдэг тоогоо хэлээд өгөө гэхэд та яг тодорхой хариулт өгөхгүй шүү. Ерөнхийдөө өөр хэлсэн маягтай байна. За дараа нь энэ юугаа юу яах юм? Төсвийн өрөөгөөр нь яах юм? Дунд хугацааны төлөвлөлтөө яах юм гэдээ асуухад хариулт авч чадсангүй. Тэгээ энэ хоёр дээр бас хариулт авчи. За тэр дөрөв дэх асуулт байсан. Тэр зээлийн хүүнд 37.6-ыг төлөөд байгаа. За Мэнцэхан сайд хариулъя. За тэр төсвийн урьдчилж авсан хуулийн заалт юу вэ гэсэн би танд хуулийн заалтыг уншаад өгцөө. 25 онд аж ахуйн нэгжүүд өөрөө төлөвлөд ноогдлоо ашигаа урьдчил төлнө. Энэгээр ороод ирсэн 25 дараа оныхоо 2 дугаар үйлрэлт 1 дугаар үйлрэлтээ багтаагаад энийг ноогдлоо ашиг татвартаа суудгаа явж байгаа. Энэ дээр ямар нэгэн тийм урьдчилаад аж ахуйн нэгжүүдээр авсан юм байхгүй. Тэр аж ахуйн улсын төсөв үйлдвэрүүд өөрсдөө ноогдлоо ашигаа төрүүлээд өгсөн ийм л асуудал нь аудит дээр гарсан байна. Салаа утгатай хууль гэж би салаа утгатай хуулийн чинь заалтыг хэлээд өгчий. Төсвийн тухай хуулийн 57-гийн 2 дээр орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тухайн жилийн төсөвд нийцүүлэн алдагдaltaгүй батална гэж заасан байна. 57-гийн 3 дээр орон нутгийн төсөв урд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөв тусган баталж хэрэгжүүлэх ба зардлага нь санхүүжүүлэх их усрээс хэтрэхгүй байна гэж. Энийг үндэслээд ямар жишээ гарч ийн гэхээр өнгөрсөн онд улсын төсвөр бид нэр их хурлаар За хариултаа дуусгач. Гүйцээч. 25 онд одоо бид нэр 6.9 их найдаар орон нутгийн төсвийн орлого зарлагыг батлаад өгсөн. Аймаг орон нутгийн нийслэлийн иргэдийн урд батлахдаа орлогын 1.5-аар зарлагын 3.7-оор нэмэгдүүлээ баталж байгаа. Энэ хуулийн 2 дахь 57-гийн 3-ыг үндэслээд аймаг орон нутгийн иргэдийн урд ийм хийчихэд байна. Тэгэхээр одоо бид нэр 57-гийн 2-ыг авч үлдэхгүй юу 57-гийн 3-ыг өөрчлөхгүй бол энэ асуудал аймаг орон нутгийн иргэдийн урдын асуудлыг бид нар одоо яаж хариуцлах тооцоод ийм зөрчилтэй хууль яваад байна гэдгийг би хэлж байна. Энэ дээр үндэслээ би одоо энэ дээр төсвийн хязгаарыг бариад ярихаар 57-гийн 3-аар орж урдаас ийм тайлбартай байна. Сая нийслэлийн сонслыг та анзаарсан бол яг энэ асуудлыг хөндөж ярьсан байна.